Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Та бүгдийг өнөөдрийн амгалан айлтгая. Нөхцөлдүүлэн холбох нөхцөлийг таньж, үйл үгийн үндсэн зөв залган бичих хичээлийн маань 2 дугаар хичээл өнөөдөр эхэлж байна. Сорох хүчиг дэвтэр үзгээ бэлдээрэй хүүхдүүдээ. За бид өнгөрсөн удаагийн хичээлдэр гэрийн даалгаварт өгсөн дасгал 5-ыг хамтдаа ажиллацгаая. За эхийг уншаад асуултын дагуу ажиллана уу? Тодруулсан үгсийг бүтцээр задлж бичээд нөхцөлийг зөв бичих төрмийг тайлбарлаарай гэсэн дасгал байгаа. За энэ бол нойрноос морио гэсэн эхийг уншаад хөвгүнд ямар дутагдaltaй зам байсан бэ? Эцэг эхийн бэлгэлсэн гуурст хөлөг яагаад алдсан бэ? Гуурст хөлөгээ яагаад алдсан бэ? 3 дугаар асуулт. Эхээс ямар сургамжтай санааг ойлгож авсан бэ гэсэн 3 асуултанд хариулах байгаа. За мөн тодруулсан үгсийг бүтцээр нь задлана гэхлээр энд тасармагц, өссөөр, сервэс, хартал гэсэн 3 үг байгаа. За багш нүунийг бүтцээр задлж тавьсан байна. За тасармагц гэдгийн үндс нь бол тасуу, өссөөр гэдгийн үндс нь өссө, сервэс гэдгийн үндс нь сэрий, хартал гэдгийн үндс нь хараа, сүүл агаад тасч байгаа тийм ээ. За дасгал 7. Нойрноос морио ихэд орсон үйл үндсийг сар нөхцлөөр хувиргаж бичээрэй гэсэн байгаа. За энэ x-аар x-ээр гэсэн нөхцлөөр хувиргаж бичих хэрэгтэй байгаа. За энэ нөхцлөөр хувиргаж бичихтэй бид гэрийн даалгаварт багш нь ногооноор тэмдэглэсэн байгаа x-аар дагаврыг хараарай. Мөн тэр дагаврыг ногооноор тэмдэглэсэн байгаа үгсэд залгаж бичих хэрэгтэй. За яагаад гэдгийг бол мэдчихэе тийм ээ. Бүгд R их шигтэй буюу R үг байгаа. Харин цэнхрээр тэмдэглэсэн x-ээр дагаврыг цэнхэр өнгөөр тэмдэглэсэн үгсэд бичих ёстой. За ингэхдээ багш нь 2 игнээ болгож бичсэн байна. Дээдлийн игнэнд гайх, үз, оч, тасар, он, биел гэх мэт дандаа их шиг төгсгөлтэй өгнөд байгаа бол 2 дахь үгэнд бос, нэс, хоцор гэх мэтээр дандаа гээгүүлэгч төгсгөлтэй буюу дэсгэр үсгээр төгссөн үгс үү тийм ээ. За энэ дээр бол холбох гişгийн дүрм хамаарч эхэлнэ. Холбох гişгийн дүрмөнд мэдээж энэ хувилгагч дагавар учраас их шиг жиргэлж бичих нөө. За өнөөдөр бидний үзэх нөхцөл бол мөн нөхцөлдүүлэн холбох нөхцөлийн угсруулан холбох нөхцөл байгаа. За хүүхдүүдээ сайн ажиглаад тэмдэглээд авъя. С хувилгагч нөхцөлд маань балын 4 зэрэг буюу бал Фч гэж кирилл үчигт бичигдэнэ. Монгол өчтөл баачуу гэж бичгэнэ тийм ээ. За хлаар буюу хулаар хүлээр. За тал буюу тал гэж бичих нөхцөл маань S хувилгагч нөхцөл. Яагаад S хувилгагч нөхцөл вэ гэдгийг бол мэдж байгаа хаа бүгд маань S хувилгагч үсгээ наагаж ирнэ S хувилгагч нөхцөл гэж ярьж байгаа учраас тийм ээ. За магцыг магцаа мэгцээ. Инга ингээ ингут эл гүй гэдгийг эл үгүй. За гэж тэмдэглэх нэ хүүхдээ. Сорох хүчгийн 93 94 дугаар талаас байх нэ. За тэмдэглэж авсан бол хичээлээ цааш үргэлжлүүлээд үгсийг ажиглаад угсруулан холбох нөхцлөөр хувиргаарай. Мөн дөрөвчийн хичээлдэр бид ашиглаж байсан бод, бэлд гэсэн 2 үгийг багш нь сонгож авсан байна. За бод гэдэг нь бол бодоо буюу их шиг төгсгөлтэй, бэлд гэдэг нь бэлэд буюу гээгүүлэгчээр дэвсгэрсэн байна. За гээгүүлэгч төгсгөлтэй үгэнд их шиг төгсгөлтэй үгэнд шууд залгана тийм ээ. Бодоо, бол, баачо, бодовч, бодохлоор гэхдээ эр үгүй юм үгүй гэдгийг нь анзаарч хулаар хүлэр гэсэн дагаврыг залгана тийм ээ. Бодтол, бодмогц, бодонгоо, бодонгууд, бодол үгүй.
За тэгвэл бэлд гэсэн үгэн дээр яаж залгаж очих вэ? Хүүхдүүдээ өөрсдөө одоо залгаж бичицгээе. За бичиж дууссан бол багштайгаа хамт тааруулъя. За энэ бэлдэвч, бэлтгэхлээр. За эмэг байгаа учраас хүлээр гэсэн байна тийм ээ. Бэлдтэл. За бэлдмэгц бас магцаа мэгцэг бас эрэм үгэнд ялгаатай бичиж байгаа. Эрэм үгийн г байгаа учраас тийм ээ. Тэнд харин гэдэс жиргэлж дэвсгэр дэ маань уурган дэ болсон. За энэ бол хувилах хэсгийн дүрмийн дагуу ингэж бичсэн байгаа тийм ээ. Бэлдэнгээ, бэлдэнгүүт, бэлдэл үгүй. За гэж бичсэн бол зөв бичсэн байх нэ. За одоо бүгдээрээ хамтдаа дасгал ажиллана. Үйл үндсэнд магц мэгц нөхцөлийг тохируулан бичээрэй гэж байгаа. За хамгийн эхний үйл үндэс юунд бол эхний дээдлийн игнийн дагуу өгсөн бол барь, гар, эхэл, хүр, асуу, гүй, зас, тоглол гэсэн үгс байна. Хоёр дахь игнэнд гуй, хий, тас, дэв, он, үүр, төгс гэсэн үгс байна. За үүнийг магц мэгц дагавраар нөхцлөөр хуйлган бичицгээе. За бичихтэй хамгийн ихэнд юуг анхаарах вэ гэдгийг сайн бодоод бичих ёстой. За мэдээж нөхцлөө үгэнд эм үгэнд залгадаг нь магц мэгцийг залгаж байгаа учраас үгсээ хоёр бүлгэлж үтсэн дээр баг тийм ээ. За тэгэхээр үгэнд маань барь, гар, асуу, зас, тоглол, гуй, тас, он гэх мэт үгс орсон бол эм үгэнд маань эхэл, хүр, гүй, хий, дэв, үүр, төгс гэсэн үгс орсон байх нэ. За тэгвэл үгэнд магцаа, эм үгэнд мэгцээ гэсэн даврыг залгах ёстой. Ингэхдээ одоо бид мөн холбох ишгийн нөрмийг харгалзах ёстой тийм ээ. За холбох ишгийн нөрмийн дагуу их шиг жиргэлэх үгсийг тэмдэглэжье. За их шиг жиргэлэх үгс бол энэ 5 үг байсан байх нэ. Яг тэгвэл дэвсгэр үсэг буюу гийг үлгчээр төгсөж байгаа учраас тийм ээ. За дараагийн дасгал уйггүй хүн уул нөхлөн буюу за магтвал дэми баярлан үл хөөр муу шаавал даруй хорсон шантралгүй магад өөрийн сайнаа алдалгүй явбал манлай хүмүүний жам ясан мөн бий гэсэн ихээс үйл үгсийг тэмдэглээд үйл үгс дотроо бидний өнөөдрийн болоод өнгөрсөн удаагийн хичээл дээр үзсэн нөхцөлдүүлэн холбох нөхцөл байвал түүнийг нь нөхцөлтэй үгсийг бас тэмдэглэж нөхцөлдүүлэн холбох нөхцөлийг нь ялах нэ. За даалгаврыг багш дахиад хэлье. Үйл үгсийг эхлээд олоод нөхцөлдүүлэн холбох нөхцөлтэй үгсийг нь тэмдэглээрэй. Магтвал дэми баярлан үлхөөр муу шаавал даруй хорсон сандрал үгүй магад өөрийн сайнаа алдал үгүй явбал манлай сайн хүний жамс мөн буй
За үгсийг тэмдэглэсэн бол хамтдаа одоо тааруулъя. За магтвал гэдэг үгэнд бал тийм ээ. Баярлан гэдэг дээр дэвсгэр энэ буюу мөн нөхцөлдөл олох нөхцөл тийм ээ. Өнгөрсөн удаагийн хичээлээр бид үзсэн байгаа. Муушаавал гэдэг үгэнд байгаа бала хорсон гэдэг үгэнд байгаа энэ дэвсгэр бас байна тийм ээ. Шантрал үгүй гэдэг дээр байгаа элгүй эл үгүй. За алдалгүй гэдэг дээр байгаа мөн эл үгүй. Явбал гэдэг үгэнд байгаа бал. За бидний уншсан сая ихэд маань 3 төрлийн нөхцөлдүүлэн холбох нөхцөл байсан байх нэ. Харин үйл үгсэд энд нөхцөлдүүлэн холбох нөхцөлөөр хувилаагүй үйл үг байна уу гэдгийг бас харах хэрэгтэй. За энд байгаа үйл үгсийг их л тэмдэглэсэн байх ёстой бид. За тэгвэл ямар үйл үгс байсан бэ гэдгийг зөв тэмдэглэж үү гэдгийг харцгаая. За энд бол магта, баярал, хөөр, мууша, хорос, шантар, алда, яв гэсэн 8 үйл үг байсан байх нэ. За одоо бүгдээрээ өнөөдрийнхөө үтсэн хичээлийг баттгаад өнөөдрийнхөө үтсэн хичээлийн бас нэгэн хувилгач үсэг болох ингуут, ингүүт, инга, ингээ гэсэн дагавраар дээрх 8 үгээ хувилган бичье. Ингэж бичихтэй хамгийн түрүүнд бид эрэм үгэнд эрэм нөхцөлийг залгаж бичгээ анхаарах хэрэгтэй. Мөн хувилгач үсэг байвал гэдэс жиргэлэх ёстой гэсэн дөрмийн дагуу энэ бол дандаа хувилгач үсэг байгаа учраас айл үгэнд их шиг жиргэлэх вэ гэдгийг нь бодож бичих ёстой байгаа. Магта, баярал, хөөр, мууша, хорос, шантар, алда, яв гэсэн үгс бай. За энд бол бүгд бараг ингуут, инга дагаврыг авна. Харин хөөр гэсэн үг бол ингуут, ингээ дагаврыг авна. Тийм ээ. Бус нь бол бүгд эр үг байгаа. За харин бичихтэй дээрх 2 үгэнд их шиг жиргэлж бичнэ. Тийм ээ. За өнөөдрийн хичээлээр хамт байсан хүүхдүүдэд баярлалаа. Ингээ гэрийн даалгаварт сурах хүчгийн 99-100 дугаар талд байгаа 13, 15 дугаар дасгалын үйл өксөд нөхцөлдүүл холбох нөхцөлийг залгаж бичээд тогтоогоорой. Ингээд амралт бол ажлаа солихын нэр юм аа. Халуун арц чацарган хүний биед сайн дархлаа дэмждэг гэдгийг мэднэ үстэй ингээд. Дараагийн хичээлээр дахин уулзлаа. Баяртай хүүхдүүдээ.